Амь солилцох гарам. 20-д оны үед жинчин хятадуудыг дээрэмддэг байсан Жууз молом хэмээх шилийн нэрийн адал явдал хожим чөтгөр шулам хий үзэгдэлтэй холбогдож байсан сонин. Харин ард олонны дунд ам дамжин яригддаг байсан энэхүү адал явдлыг 50-д оны гэмт хэрэгтэн хоовон дангаа гэгчээр бусдыг дээрэмдэх үед ашигладаг байжээ. Ингээд эрт ордын тэрхүү адал явдлаас өгүүлээ. Өөр хангаа Архангай аймгийн Зааг хавцаа байх нэгэн гармыг дээхэн үед Шаргаатын гарам гэдэг байж. Гэтэл уг гарман дээр нэгэн хүн амны хэрэг гарснаар Шаргаатын гарам гэдэг сайхан нэр амь солилцох гарам хэмээх таагүй нэртэй болсон байна. 30-аад оноос эхлээд Өөр хангаа энчид Улаанбаатар хот руу тэмээн өсгөөр жин тээж эхэлсэн бөгөөд тэгтээ зөвхөн Шаргаатын гармаар гардаг байжээ. Гэтэл аянчдыг энэ гармаар шүн гарах тоолонд цав цагаан морьтой, улаан дээлтэй, ширүүн харцтай, хөдөрч хэрэг хар хүн хөндлөсөн зогсоод за амь солилцох уу гэдэг болжээ. Харин аянчид тэр хүнээс айн ширвэтэж гармаар гаралгүй буцаад явчихдаг байж. Тэгээд бүр холуур тойрч нилээд гүнзгий усаар ачаа өсгөө тээж гаргадаг болж. Эсвэл өдрийн цагаар тэр гармаар гарна. Ийм байдал хэдэн жил давтагдсан бөгөөд сүүлдээ аянчид Шаргаатын гармыг чөтгөртэй гэж ярих болсон байна. Зарим нэг зориг зүрхтэй аянчин тэрхүү улаан дээлтэй хүнийг зориуд үцэх гэж шөнийн цагаар гарман дээр очдог байж. Тэгтэл нөгөө хүн мөн л гарч ирээд за амь солилцох уу гэнэ. Энэ цагаас хойш энэ гармыг амь солилцох гарам гэж нэрлэдэг болжээ. Нэг удаа Өөр хангаан шар дэмчиг гэгч нэлээд зоригтой. За өнөө шөнө Шаргаатын гармаар гарч улаан дээлттэй амь солилцсон. Яадаг юм юу л болов болог гэхэд хамт явсан хүмүүс нь за тэгж л болохгүй шүү. Айгүй бол лус хилэгнүүлснээс болж ачаа өсгнөөсөө салж мэднэ. Эндээ хоноглоод өглөө эрт хөдөлцгөөе гэж эрс хоригложээ. Тэгтэл шар дэмчиг би яадагч байсан энэ гармаар өнөр шин гарна. Та нар энд хоноглоод намайг өглөө олтол хүлээж бай. Чөтгөр гэж юу байдгийг өөрийн биеэр үзчихэд ирээ. Улаан дээлтэй тэр хүн үнэхээр чөтгөрл юм бол хий хоосон л юм байгаа. Хоосон юмнаас айн гэдэг чинь юу гэсэн үг вэ гэж зөрсөөр байгаад явхаар болжээ. Тэгээд тэр шөнийн 2 цагийн үед амь солилцох гармын захад хурж ирсэн байна. Тэгтэл сарны гэрэлд үнэхээр л цав цагаан морьтой, час улаан дээлтэй, тас хар царайтай бадруунгэр гараад ирхэн тэр. Дэмчгийн дотор жаахан ардс хийсэн боловч тэрбээр зоргондоо ирдээд шууд өөдөөс нь мориод авиртал мөнөөх хүн. За амь солилцох уу гэд цолбураас нь натгаад авах шиг болжээ. Тэгтэл дэмчиг гарлуун тэнцэн ташуураараа маш хүчтэй цогтол хий юм руу цохиж морьныхоо урд төлийг ташуурдаад өөрөө эрчэндээ гарман дээр унжээ. Хам говц нь шалав норж усан хулган болтлоо жичирсээр босч иртэл хажууд нь мөнөх улаан дээлтэй хүн байсангүй. Тэрбээр гармын цаад ирэг дээр морио өгтөлж ирээд хийц манай жинчид ийм л өчүүх юмнаас айдаг байсан байх шүү дээ гэж амандаа гөвтнээд бусад дээр очихоор хөдөлжээ. Тэгээд тэр даруйда давхин ирж бусдыгаа нойрноос нь сэрээгээд за өнөө шин бүгдээрээ хөдлөнө. Үүр заахаас өмнө тэр амь солилцох гарман дээр чинь очицгоё. Би сая тэр улаан дээлтийг чинь алчхаад ирлээ. Одоо тэр гарч чадахгүй. Хэрв дахиад гарч ирэх юм бол би дахиад ална. Та нар харж байгаарай гэж аархсан байна. Ингээд тэднийг ятгахсаар байгаад ачаа өсгийг нь хөтлүүлээд авч явжээ. Тэгээд тэд үүр заахаас өмнө мөнөөх гарман дээр иртэл улаан дээлтэй хүн мөн л гарч ирээд за амь солилцох уу гэсэн байна. Энэ үед дэмчиг бусдаасаа төрүүлж мориод авирсаар хоёулаа амь солилцсон л доо. Чамд ер нь ам байгаа юм уу? Гэт ташуураа далаагаад гарлуун цогтол тэр алуу болчихоч. Ингээд аянчид гармаар саадгүй гарчээ. Гэвч тэднийг цааш явж байтал гів энт ширүүн бороо зутгаж аянга цахилгаан тас хийж хамгийн сүүлд явсан ачаатай өсгийг нь аянга нэргэж орхижээ. Энэ үеэс хойш аянчид шар дэмчгийг лос хэдлэгнүүлсэн гэд үцхээ байсан бөгөөд дэмчигч нэх удалгаагүй нас барсан байна. Үүнээс зэрвсэн аянчид хожимынхоо зам өрийг цэвэрлэхийн тулд нутгийн номтой лам нарыг орж амь солилцох гарам дээр авчираад ном гүрэм уншуулснаар мөнөөх улаан дээлтэй хүн дахин үзэгдэхэ байсан гэдэг. Харин энэ гарман дээр 20-д оны үед болсон нэгэн явдлыг Өөр хангаан аймгийн уугуул Ёдор шарав гэгч номтой лам мэддэг байсан бөгөөд тэрбээр манай нутагт цав цагаан морьтой улаан дээлтэй шилийн хулгайч байсан юм. Түүнийг Жууз молом гэдэг байлаа. Тухайн үед молом Жууз тэрэг хөлгөлсөн хятадуудыг дээрэмдэж ихээхэн нэрд гарсан хүн. Тэгтэл молом өөрийн найз 7 болд руу цэвэн жавгэгчтэйгээ яг тэр гарман дээр муудалцаад
Ам солилцох уу гэж түүн рүү дайрч байгаад алуулсан гэдэг. Тэр цагаас хойш Шаргатын гарам гүйдэлтэй болсон. Ер нь гарман дээр муудалцах нь битгий хэл хоорондоо ч юм ярьж болдоггүй гэдэг. Ямар сайндаа л гарман дээр морио сольж болохгүй гэдэг үг гараа үсттэй гэдэг байж. Номтой ламнаар уг гарман дээр гүрэм уншснаас хойш аянчид чөлөөтэй нэвтрэх болсон ч 1950-ад оны үед мөнөөх улаан дээлтэй хүн дахин мэрсэр үзэгдэх болсон гэдэг. Гэхдээ тэр нь ганц нэгээрээ яваа хүндэл үзэгдэх болжээ. Тийм ч учраас аянчид бас л айн ширвэтэж за нөгөө улаан дээлт чинь дахиад гараад ирсэн байх шүү. Лус хэлэгнэж мэднэ. Холуур явцгаая гэд дөлж зогтдог болжээ. Тэгтэл тус нутгийн осор жамц гэдэг хүн шөнө явж байгаад дөөрч удлан гарман дээр иртэл өмнөөс нь цагаан морьтой улаан дээлтэй хүн гарч ирээд за ам солилцох уу гэд юуг зулбуураас натгаад авчээ. Осор жамц айсандаа ташуураараа гарлуун зогтол хий юм биш. Бодит хүний гар таарч улаан дээлтэй хүн гараа бариад гарман дээр яолон очижээ. Тэгэнгүүт осор жамц морио давираад хар уртаараа зогтсон бөгөөд маргааш нь энэ тухай хүмүүст ярихад чи худлаа ярьж байна. Тэр чинь бодит хүн байх учиргүй. Манай нутгийн жинчид сайн мэднэ. Ялангуяа үүгээр олон жил жинтээсэн давагд оржгүй тэрхий үзэгдлийг чинь биеэрээ мэдэрсэн хүн. Ер нь чи түүнтэй уулзахад цаадах нь. Тэрнтэй уулзаж элэнцгээ хийдэг юм. Яа харахгүй бодит хүн байсан. Худлаа гэвэл хөдөлөө. Өнөө шин тийшээ очиж хий үзэгдлөө бодит хүн үү гэдгийг мэдэж авъя. Хэрвээ чөтгөр байх юм бол би та нарт 10 адуу өгнө. Бодит хүн байх юм бол та нар надад 10 адуу өгөөрэй хэмээжээ. Ингээд тэд мөрий тавилцаад хариу бүрий болонгууд мөнөх гармын оролцоо ирсэн байна. Тэгэхдээ осор жамц өөрийгөө батлахын тулд бусдынхаа наахан талд нь нуугдуулаад за та нар тэр хүнийг надтай ноцолдоод эхэлбэл шууд хурч ирээд надад туслана шүү. Хэрвээ намайг нэг зогхоход тэр алга болчих юм бол түүнийг хий үзэгдэл гэж итгээрэй гэж хэлээд өөрөө ам солилцох гарам руу дөхөж очижээ. Тэгтэл цаанаас нь мөнөх улаан дээлтэй хүн гинэт давхин гарч ирээд чи цаад шүн намайг гинтүүлж байгаад миний гар руу ташуурдсан хүн мөн байх шиг байна. Хоёлаа одоо өстө жигнэсээ ам солилцсон доо гэд түүн рүү улаан галзуу юм давхиж ирээд мориноос нь гуд татан унгаж өөрөө хойноос нь буугаад гарман дээр ноцолдож гарчээ. Энэ үед наа нуугдж байсан хүмүүс тэр зүг рүү хуйлраад осор жамцад тусалсан бөгөөд мөнөөх улаан дээлтэй хий үзэгдэл гээчийг тэд барьж аваад бодит хүн болохыг нь мэдээд ихэд гайхаж байсан гэдэг. Тэр хүн нь шоронгоос оргож бассан хоовн дангааг ихч цуутай булгаач байж. Манер эрт цагийн улаан дээлтэй хий үзэгдлийн дүрд тоглож ганц нэгээрээ яваа хүнийг айлгаж зочоон дээрэм хийх санаатай байсан юмсан ч. Ингээд тэд хоовн дангааг цагдаад барьж өгснөөр тэр цагаас хойш Шаргатын гарман дээрх улаан дээлтэй хий үзэгдэлч бай, бодит хүнч бай, бүр мөсөн арилсан гэдэг.